Орхон аймгийн өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт мөнгөө өвөл 2022 арга хэмжээний цуврал тэмцээнүүд үргэлжилсээр байна. Өнөөдрийн хувьд Гүйлтийн цанын аймгийн аврах шалгаруулах тэмцээн болж байна. Нийт 5 аймгийн 70 гаруй тамирчин хурд хүч авахалт самбаагаа сорж байна. 19-с 36 насны ангиллалд Ариун бол тохин 8 км замыг туулж тэргуун байранд эзэлсэн бол өнөөдрийн хамгийн ахмад тамирчнаар 65 настай Ганбаатар ах 2 км замыг туулж тэргуун байрыг эзэллээ. За самсаа өгдөний өдөр мэндийг хүргэе. Төмөр авахт Ариун бол гэдэг. Би цааны спортоор 13-оос хойш өдөрт хүрэлцэж жилж байна. Би Бэтлэн өгшөөгийн тамирчин. Өнөөдөр тэмцээний хувьд гэх юм бол цагаагаар цаахан байна. Тэгээ алдар спорт санааныхан болон нэр дотын зэсвэт хүчний 186 дараагийнхантай өрсөлдөлөө өдрийн тэмцээн. Өнөөдрийн хувьд гэх юм бол тэгшил техник боллоо 5 гэлтийн зайд уралдаанд оролцсон. Маш баяртай. Тэгээ цаашаа тэмцээн орлоонд бүх юмчтай амжилттай. Намайг Ганбаатар гэдэг. Би одоо бага насны сая эхэлж цааны тэмцээнээр оролцсон. Тэгээ өнөөдөр одоо ахмадын 50 стэйж наснд нэгдүгээр өрсөлдлөө. 50 стэйж наснд ерөөсө 6 хүн гарсан. Тэгэл ерөөсө нэг бас өрсөлдсөнгүй юм нэ л. Тэгээд яхаа жигдгийн хоол орж ирлээ. Гүйлтийн цаны аймгийн аврах шалгаруулах тэмцээн 6 төрөлд өрсөлдөж байна. Тухайлбал 10 хүртэлх нас 12-аас 13, 15-аас 16, 17-аас 18, 19-өөс 36, 36-аас дээш насны ангиллаар оролцож байна. Тэмцээнд эмэгтэй тамирчид 8 км замд, эрэгтэй тамирчид 10 км замд, ахмад тамирчид 2 км зам туулж өрсөлдөх юм. Орхон аймгийн өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт мөнгөн өвөл арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэнэт мөнгөн өвөл 2022 цуврал тэмцээнүүдийн Гүйлтийн цаны аврах шалгаруулалт нээлттэй тэмцээн өгч байна. Нээлттэй тэмцээнд 5 аймгийн 78 тамирчин оролцож байна. Үүнээс 54 нь бол өсвөрийн насных, насан туршид нь бол 24 тамирчин оролцож байна. За энэ жил манай Орхон аймаг одоо аймгийн аврах шалгаруулах тэмцээнүүдээ өвлийн спортоор мөнгөн өвөл 2022 гэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. За энэ арга хэмжээнд маань бол мөсний шагаа, мөсний сурын аймгийн аврагууд явагдсан. За одоо цаны өсвөр үе насан туршидтэй аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. За энэ маань бол бас манай 4 тамирчин 2022 оны Олимпийн биатлоны төрөлд эрх авах тэмцээнүүдэд оролцоод одоо эрхээ арай авч амжсангүй. За энэ тэмцээнд маань бол одоо алдар спортороо одоо Төв аймаг гэсэн ийм хүчтэй багууд, болгоны хүчтэй багууд орж өрсөлдөж байна. Бид нар яагаад энэ тэмцээнүүдийг нээлттэй зохион байгуулж байгаа юм бэ гэхлээр зэрэг өөрсдийнхөө орон нутагт байж байгаа тамирчдын ур чадварыг сайжруулах, за энэ шилдэг тамирчтай өрсөлдүүлэх ийм гол зорилготой тэмцээнийг зохион байгуулж байгаамаа. За дараа нь одоо бид нар одоо үндэсний спортын их наадамдаа оролцсон. За мөсний шагаа, мөсний сурын маань тамирчид бол одоо эрхээ аваад бэлтгэл сургалтандаа гарцсан байж байгаа. Одоо үндэсний спортын наадам орон даяар одоо 2022 онд зохион байгуулагдана. Монголын бүх ард түмний спортын 15 дахь их наадам орон даяар зохион байгуулагдана. Энэ тамирчдынхаа одоо бэлтгэл сургалтыг хангаад ажиллаж байна. Одоо 18-нд 2 сарын 18-нд шигшээ тэмцээн маань өвлийн спортын төрлөөр явагдана. За энийг бол бид нар цаашдаа брэнд бүтээгдэхүүн болгох гэж байгаа. Эрдэнэт мөнгөн өвөл 22, 23, 24, 25 гэдээ явна. Энийг бол энэ жилийн хувьд бол бид нар нээлттэй зохион байгуулсан. Одоо 23 оноос бол энийг хүлээдэг одоо бүр улсын хэмжээнд энэ арга хэмжээгээ зохион байгуулж ингэж явуулна. Цаашдаа бол ерөөсөө энэ мөнгөн өвлийн хүрээнд одоо спортын том өвлийн наадам болдог л ийм арга хэмжээ болгохын тулд л ингэж ажиллаж байна. Гүйлтийн цаны аврах шалгаруулах тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд цаашид Орхон аймгийн өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт мөнгөн өвөл арга хэмжээ жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөгдөжээ.